аваад хийцэн байж магадгүй. Бас ангиас ч хин нэгэн хүүхдийн зургийг аваад хийцэн байж магадгүй. Энийг бид нар яах вэ гэхээр хичээлийнхаа төгсгөл хэн байгааг нь мэдэж авна. За энийг мартахгүй тул хідүүлээ нүдэндээ ил газар өлгчээ тэхүү. Тэгээ. За энэ хард ингээ өлгчээ. За. За өнөөдөр хичээлээ эхлүүлэхээс өмнө хэллээ. Зүүр үгээр ярилцээ тэхүү. За. За энэ зүүр үрийг уншаарай. Нүхрийн сайны хандлан байж таньдаг, мөрний сайны унан байж мэддэг. За энэ юу гэсэн үг юм болов уу? Хангай бодлоо. За нэг угсаа. Миний бодлоор нүхрийн сайныг хандлан мэддэг гэдэг нь хүний гаднаас нь дотроос нь удаан хугацаанд цуг байж нэгнийхээ сэтгэлийг нь мэддэг. Оо, өстэй сайн байна. За нэг угсаа. Миний бодлоор морины сайныг унан байж мэддэг гэж байна. Морийг унжиж ихээр сайн хурдан давхидыг мэддэг гэж бодож байна. Оо, сайн байна. За өөр. За нэг угсаа. Миний бодлоор хүний гадаад биш дотоод үзмж чанараар нь мэдэх ёстой гэдгийг би бодож байна. За. Миний бодлоор нүхрийн сайны хандлан байж таньдаг гэдэг нь нөхөсгөө эрдэнэ ястай бэлтээ бас үйл ингээд амбай хам байж яг хүн гэдгийг мэддэг авдаг. За сайн байна. За нэг угсаа. За болж юм тийм ээ. Загнан зодтол байх гэж байна. За. Миний бодлоор нүхрийн сайны хандлан байж таньдаг гэдэг нь найзтайгаа удаан найзалж тэгээд бас удаан найзалж иж дотоод шинж чанарыг мэддэг. Морины сайны унаж байж идэг. Морийг унж дахиж явж иж сайныг мэддэг гэж бодож байна. Оо сайн байна. Болж юм. Стар монгол. За. Нүхрийн сайныг ханиж байж таньдаг. Морины сайныг унаж байж мэддэг. Мэддэг гэдэг үг маань найзыгаа тийм ээ удаан хугацаанд найзалж нөхрөлж байж ямар цаан чанартай вэ гэдгийг мэдэж авна тийм үү? Мороо бас унаж байж ямар хурд шанс сайтай морь вэ гэдгийг мэдэж авна тийм ээ? За энийг ажиллаа бичээ тийм ээ? За удаан нөхөрлөж байж нөхрөө таньна гэж биччихээ тэхүү. За. За удаан нөхөрлөж байж нөхрөө таньна. За дараа нь нэг өдөр танилцаж мянган өдөр нөхөрлөн. За гасаар байна. Миний бодлоор нэг өдөр танилцаж мянган өдөр нөхөрлөн гэдэг зөвхөн нэг өдөр тэр найзтайгаа нөхөрлөө мянган өдөр нөхөрлөн гэж танилцаа тийм ээ. За гасаар. Миний бодлоор нэг өдөр танилцаж мянган өдөр нөхөрлөн гэдэг нь нэг өдөр танилцаад тэгээд үргэлж хамтдаа байхыг сайн найзууд гэдэг. Оо за сайн. За нэг. Миний бодлоор нэг өдөр танилцаж мянган өдөр нөхөрлөн гэдэг нь нэг өдөр танилцаж олон хоног жилээр хамт байхыг. За хастай мундаг байна. За ингээс. Миний бодлоор нэг өдөр танилцаж мянган өдөр нөхөрлөн гэдэг нь удаан найзалж сайн нөхөд аль болохыг гэж бодож байна. За нэг өдөр танилцаж мянган өдөр нөхөрлөн гэдэг нь нэг найзсууntайгаа мянган өдөр танилцж явна, салшгүй танилцж явна. за Миний бодлоор нэг өдөр танилцаж мянган өдөр нөхөрлөлт гэдэг нь нэг өдөр танилцсан бол цаашаа тагцшгүй сайн найзууд хэвээр үлдэх гэж бодож байна. За энэ зүйлүүд маань юу утгатай вэ гэхээр санаа зорилго нийлсэн найзууд нэг өдөр танилцаад насан туршдаа найзлахыг хийж байгаа тийм үү? За багшаа биччихье. Санаа хэлээрэй багшаа хэлээрэй. Санаа зорилго нийлсэн. За
хүн уудлын нуурын сайнаар заас амьдрал. За юу гэсэн юм бол? За тэр хүн гэсэн. Миний бодлоор хэрэг сайнаа зүрдэн байвал тэр хүн тэр настайгаа сайн байна гэж боддог. Харин нуурын сайнаа загас амьдрын гэдэг нь хэрэг нуурын гоё сайхан зөнгөвчтэй байвал загас хэр амьдрын гэж боддог. Оо сайн өстэй мундаг байна. За. Нөхрийн сайн хүн уудлын гэдэг нь нөхрийгөө сайн мөг мэдчихвэж тэр хүнийг бас дүгнэн. Тэгээд бас нуурын сайнаар загас амьдрна гэдэг нь нуурын усан цэнгэг байвал загас уртудаа амьдрна. Оо өстэй мундаг байна. За эндээс Миний болоод нөхрийн сайнаар хүн уудлан гэдэг нь олонгод тухайн хүний найз нь ямар нэгэн сайн ааш замтай байвал тухайн хүн өөрөө сайн хүн болж чадна. за сайн байна. За дуусч сайн найз нөхөртэй байвал илүү сайн сайхан амьдрнаа гэсэн утга байна тийм үү? За хэлээд чи. Хэлээрээ багштаа хэлээрээ. Сайн Энэ зүрт зүг маань ер нь бүгдээрээ ямар утгатай үг байна уу? Юуны тухай гарч энэ зүрт зүг байна вэ? За хэлээ. Миний бодлоор найзуудын тухай зүрх зүг гарч байна. За найзуудын тухай. Миний бодлоор найзуудын тухай нөхөрлийн тухай Оо өстэй мундаг байна. За. энэ гурван зүрх зүг нь нөхөрлөл найз нөхдийн тухай ярьдаг. Өстэй мундаг байна. За басараа. Миний бодлоор энэ гурван зүрх зүг нь нөхөрлөл сайн найзын тухай гарч байна. За. За тэгвэл бид нар өнөөдөр ямар сэдвтэй их үзэж байгаа юм бол та нар бодлоо юу гэж бодож байна? За хэлээ. Миний бодлоор Барбас Жулко гэж бодож байна. За Барбас Жулко гэж бодож байна. Миний бодлоор нөхөрлөлийн тухай. Нөхөрлийн тухай их гэж бодож байна. За тэндээс Миний бодлоор Барбас Жулко гэж бодож байна. За тэгвэл өнөөдрийн хичээлийг бидний үзэх сэдэв маань юу байх нь вэ? За, Баатрын гадаад дүр байдлыг ялган уншицгаая гэдэг сэдвийг үзэх нь байна тийм үү? Нөхөрлийн тухай байдаг их маань юу гэсэн байсан? Номон дээр байдаг их маань Барбас Жулко хоёр. Оо, өстэй мундаг байна. За, тэгвэл номныхоо 107 дугаар утсын Барбас Жулко хоёр ихийг за, урдны номын турш маш сайхан уншиж. За, энэ дотроос яах вэ гэхээр утгыг мэдэхгүй ямар үг байна вэ? Дэвтэртээ доош нь цуулаад бичих шүү. Ойлгосноо? За, стай мундаг байна.
гарч ийн. За өсөд хэлээ. Энэ Барбас Жулка хоёрын тухай гарсан. Барбас Жулка хоёрын тухай гарч ийн гэж энэ. За. Ингээ багаараа Барбас Жулка хоёрын тухай гарч. Нохооны тухай гарч ийн. За. Энэ ихэд Барбас Жулка гэдэг хоёр нохооны тухай гарч байна. За тэр миний хогсоо. Энэ ихэд Барбас Жулка хоёр гэдэг маш ихтэй байдаг хоёр нохооны тухай гарч байна. За. Энэ ихэд Барбас Жулка гэдэг хоёр найз тухай гарч. За. Тийм гоо тийм ээ. За. Энэ ихэд Барбас Жулка хоёрын нөхөрлийн тухай гарсан. За мэдээ. За. Барбас Жулка хоёр гэдэг нохооны тухай гарсан гэж бодож байна. За. Энэ өдрийн ихэд Барбас Жулка гэдэг хоёр нохооны нөхөрлийн тухай гарсан. За. За. Энэ ихэд дотор маань хоёр нохооны гадаад төр байдлыг илтгэсэн өгүүлбэр байна уу бүгдээ? Байна. За хин найзуудаа уншчихгоо. За гадаад төр байдлыг илтгэсэн юм шиг шүү. За. За өөр. За ингээс унш. Саксуураар тусан саван сам хайж огт бүгд үзээгүй буудлын хамаатан болыг илтгэн. За. Барбас дажаар бидний чирэг өдөр нохоо саксуураар тусан саван сам хайж огт бүгд үзээгүй буудлын хамаатан болыг илтгэн. Жулка нарийн бороо бүлчрэл хөлтөр тэжид автох юм гэдэг. За. Дажаар бидний чирэг өдөр нохоо саксуураар ус сам хайж огт бүгд үзээгүй жулка нарийн бороо бүлчрэл тэжид автох юм гэдэг. За сайн. За. Барбас дажаар бидний чирэг өдөр нохоо саксуураар тусан саван сам хайж огт бүгд үзээгүй буудлын нохоо хамаатан болыг илтгэн. Балгоноос сүүлний үзүүр хүрсэн дайган навцаа тэр чигээр нь зунжин жирэн хоёр чихэн өргөд цэрүүн худалдааны уус мөр чээж явна. Жулка бол нарийнхан богино хөл тажигхан гөлчгөр ус чээжиндээ он тохон бидэртэй хаач байж байдаг нохоо. За сайн. За энэ хогсоо шүү. Барбас дажаар бидний чирэг өдөр нохоо саксуураар тусан саван хайж огт бүгд үзээгүй буудлын нохоо хамаатан болыг илтгэж одлогоноос сүүлний өдөр өрсөн дайган навцаа тэр чирийн зунзан чирэг хоос чихэн уус цэврэн тултааны уус мөр тээж явна. Жулка бол нарийнхан богино хөл тарцхан гөлцгөр уус цэжиндээ авт авах бидэртэй хаач байдаг нохоо. За сайн. За мөн хогсоо шүү. Барбас дажаар бидний чирэг өдөр нохоо саксаар усан саван сам огт хайж огт бүгд үзээгүй буудлын нохоо хамаатан болыг илтгэн. Толгооноос сүүлний үзүүр хүрсэн дайган навцтай тэр чигээрээ зунжин жирэн хоёр чихэн ширүүн тултааны уул мөртэй явна. Жулка бол нарийнхан богино хөл тажигхан гөлчгөр ус чээжиндээ авт тохон бидэртэй хаач байсан нохоо. За. За миний хөлөөрэй. Жулка бол нарийнхан богино хөл тажигхан гөлчгөр ус чээжиндээ авт тохон бидэртэй хаач байсан нохоо. За өөр. Барбас дажаар бидний чирэг өдөр нохоо саксуураар тусан саван сам хайж огт бүгд үзээгүй буудлын нохоо хамаатан болыг илтгэн. Толгойноос сүүлний үзүүр хүрсэн дайган навцаа тэр чигээр нь зунжин жирэн хоёр чихэн өргөд цэрүүн худалдааны уул мөр тээж явна. Жулка бол нарийнхан богино хөл тажигхан гөлчгөр ус цээжиндээ огт тохон бидэртэй хаач байж байдаг нохоо. За бид нар сая юуг хэлсэн бэ? Барбас Жулка хоёрын гадаад төр байдлыг Барбас Жулка хоёрын гадаад төр байдлыг үнэлсэн өгүүлбэр уншсан. За сайн. Тэгвэл одоо гадаад төр байдлаа хэдлээ бичээ төхөө. За. Бичээс өмнө хэдлээ нэг тасгал ажиллая. Энэ хоёр нохооны аль нь Барбас аль нь Жулка юм болоо? За хэлээрэй. Энэ атлаар ихнийхэн Барбас Жулка гэж Жулка. Мөн үү хүүхдүүд ээ? Мөн. За. Барбас Жулка. За энэ хоёр маань гадаад үг байна. За гадаад үгийг хэрхэн яаж хэлэх вэ? Багш нэг дасгал ажиллуулъя. Барбас. Жулка. За энд ихшгээ
богноор бичээд яаж вэ? Уртаа хурцаад жуулка тийм ээ. За Барбос маань ямар гадаад шинжтэй энэ хүүхдүүд ээ. За хэлээд яваараа багш нь бичлээ шүү. Сагсгаар үстэй. За сагсгаар үстэй. Бичлэг хөтөл. Сагсгаар үстэй. Барбос давжаа битээ мó? Үгүй. Ямар ээ? Жуулка давжаа битээ мó? За. Давжаа битээ. За давжаа битээ гэж юм уу? Сам хажуу. За хэлээрэй багштай шууд хэлээд яваа. Урт нарийн хөттэй. Урт нарийн урт нарийн хөлтэй. Бидэртэй. За одоо энэ Барбостай гадна хэлээрэй. Том биетэй. За сагсгар үстэй гэдэг маань дахин утастай орж ийн өөр. Өөр ямар юм? Барбос маань. За хэлээрэй бүгд. Миний бодлоор Арцгар за өөр. Гаднаасаа ямар харагдаж байна вэ? За миний бодлоор тогшин гэж харагдаж байна гэж. За заваан байж магадгүй. Миний бодлоор Зэрлэг байж магадгүй гэж бодож байна. За энэ өгнүүд маань яаж вэ? Барбос жуулка хоёрын маань юуг нь илтгэж байна вэ? Гадаад байдлыг илтгэж байна тийм үү? Гаднаас нь харахад энэ ямар байна? Том биетэй байгаа. Том биетэй байна. Сагсгар үстэй байна. Өөр жуулка маань ямар байна? Давжаа гэх маань жижиг биетэй байна. Урт нарийн хөттэй гэж байна. Бидэртэй гэж байна. Бидэртэй гэсэн маань юу гэсэн үг вэ? Цээжиндээ толготой гэсэн үг байна тийм ээ. За та нарыг багш нь уншихдаа мэдхгүй үгээ тэмдэглээрэй гэж хэлсэн тэмдэглэсэн үү? За ямар үг тэмдэглэсэн бэ? За тиймээс. Уян найланхай. Уян найланхай гэсэн юу гэсэн үг юм болоо хүүхдүүдээ? Уян найланхай зантай хүн гэж ямар зан хэлэх бол? Түүний зан дөрвөн зантай авах нь ш тийм ээ? За хэлээрэй. Ямар мэдхгүй үг вэ? Хүдэр. За хүдэр гэдэг үгний утгыг мэдэх хүн байна уу? Хүдэр гэдэг үгний утгыг мэдэх хүн байна уу? За. Зөөгөр гэж тийм үү? За ингээд тусгаарлаж явах шин. Зөөгөр. За зөөгөр гэдэг үгний утгыг мэдэх хүн байна уу? Утгыг мэдэх хүн? За зөөгөр гэдэг маань тэнэмэл гэсэн утгатай үг байна тийм үү? Тэнэмэл. За хүдэл гэдэг маань юу гэсэн үг вэ? Давжаа жижиг биетэй нохой хүдэл нохой гэдэг байна юм шүү. Элэг эмтлэр гэхээр яадаг юу гэсэн утгатай үг вэ? За хэлээ. маш өрөвдөлтэй. Өрөвдөлтэй. За энэ хэлээ. Миний бодлоор гойнигтэй. Гойнигтэй байж болно тийм ээ, өрөвдөлтэй, гойнигтэй. За Сэтгэл. За сэтгэл өвдмөр байж болно өөр. Миний бодлоор хагцал. За хагцал гэж байж болно. За хүдэр гэдэг нь юу гэсэн үг юм бол? За Миний бодлоор хүчтэй бас том биетэй гэж. Хүдэр чирэг биетэй, том биетэй нохой ах нь. За Өдөр гэдэг нь чирэг тэгээд бас том биетэй хүчрэг гарна. За эндээс. Өдөр гэдэг нь хүчтэй том биетэй. За тэгвэл зөөр ингээд багш сая юу гэж хэллээ? Тэнэмэл. Тэнэмэл ингээд гэр оронгүй гүсээ явж байдаг нохой ямар нохой гэх нь вэ? Зөөр нохой гэх нь шүү дээ, тийм ээ? Бас гэх ген. Генх. За генх гэдэг үг нь юу гэсэн утгатай үг юм болоо?
Мэдж байгаа хүн байна уу? Гараа өгөөрэй. Мэдж байгаа хүн байвал гараа өгөөрэй. За. Миний бодлоор нохоонуудтай хуцах гэж байна. Өө, нохоонууд хуцах тийм ээ. Нохооны гарах дуу аваа байх нь шүү тийм ээ. Хүнлүү дайрч хуцах. Дайрч буцах тийм ээ. Буцахыг бодвол нөгөө гаслах гэж мэдээ дараа. За, тэрийг л ер нь гэнх гэж хэлээд байгаа байхгүй юу? За, эндээс Өрөвдмөр гаслах. Өрөвдмөр гаслах. Стой сайн байна тийм ээ. Өрөвдмөр гаслаж байгааг яаж гэнэ? Гэнх гэж байна. За, өөр мэдгүй үг байна уу гэдэг. За, Миний бодлоор нүднээс гарах. Гэнх гэдэг үгний утга. Ям өөр ойл. За, нүднээс гарах гэдэг үгийг мэдэх хүн байна уу? За, хэлээд өгч ангийнхандаа. Миний бодлоор тууч эцэг. Оо, сайн эцэг асуудалтай байна шүү дээ, тийм ээ. За. За, нохоо. За, одоо нэгдүгээр салааны хүмүүс маань хашаанд ямар нохоо орж ирлээ? Галзуу нохоо орж ирсэн. За, хашаанд орж ирсэн галзуу нохооны үр байдал камерын нүдэнд ямар байдалтай харагдсан бэ? Өөрсдөө та нар яах нь вэ? Төсөөлөх нь шүү. Нэгдүгээр ширээний төсөөлөх үү? Нэгдүгээр ширээний төсөөлөх нь шүү. За, хосхосоо нэгдүгээр салааны төсөөлөх шүү. Хосхосоороо ярилцаарай. Юу нь яасан юм бол тоо? Төсөөлөлтөө За, хоёрдугаар ширээний яах вэ? Жуулка галзуу нохоороо дайрахтаа юу бодож байсан бэ? Төсөөлөх гэж. Тэр үеийн гадаад төр байдлыг төсөөлөх миний байсан болоо. За. Барфас жуулка хүнээс дотоод гараа юу болсон бэ? Төсөөлөх нь. За, төсөөлөлтөө үзээрэй. За, нэгдүгээр ширээнээс. За, бисараа мэрэх үү. Догшин уустай галзуу. За, догшин уустай галзуу гэж. За, бисараа. Миний бодлоор Сэгсгэр. догшин айд эцгээ мэдхгүй гэж бодож байна. За, тийм байдалтай байсан гэж бодож байна. Миний бодлоор догшин сэгсгэр шүлсэн гойцсон байна. За, шүлсэн гойцсон байсан байх нь шүү бас. Тийм байж болох уу? Буудаар болно тийм ээ. За, тэгвэл одоо хоёрдугаар ширээнээс. Жуулка галзуу нохоороо дайрахтаа юу бодож байсан бол ямар төр байдалтай байсан бол за хэлээрэй. Миний бодлоор жуулка галзуу нохоороо дайрчваа хурдан бас тийм догшин тэр юус айхгүй байсан гэж. Айхгүй байсан гэж байна. За. Миний бодлоор зөрөгтэй тэгээд бас хурдан маш найзыгаас хамгаалах гэсэн сэтгэлтэй байсан. За, за. Миний бодлоор жуулка айн шүтэнээр нэг баш найзыгаа матчихгүй яваас. Хамгаалсан. За, сайн. За хэлээрэй. Долоож байхдаа юу бодсон бол? Миний бодлоор хөөхнээс миний хөвдөс байгаа даа гэж бодсон. За хэлээрэй. Миний бодлоор Барбос жуулка чи намайг хамгаалах гэж За тасгай. намайг хамгаалах гэж За дараагийн миний бодлоор Хөөхдөө би тэр ингэж ахаанаа жуулкадаа тасалдаг байж байгаа гэсэн юм. Оо байж болно тийм ээ. Мундаг амьстай мундаг за басараа. Миний бодлоор Барбос жуулка одоо үнэрлэж байхдаа жуулка яаж вэ хэрэггүй би түүнийг орхитаа гэж бодсон байна. За бодож болно тийм ээ. За ёстой мундаг байна. За одоо ангаа ярилцах. Асуулт маань нохтын хагцлыг харсан хүмүүсийн гадаад төр байдал болон дотоод бодлыг төсөөлье. За төсөөллөө. Миний бодлоор Барбосыг аймхаа нохоож ядангуудаа жуулкаг дотроо өрөвчжсэн. Өрөвчжсэн. За гаднах төр төрх нь ямар байсан бол за хэлээрэй нэг хувцасаараа. Барбос өөрөө өрөвдөлттэй харагдсан. Өрөвдөлттэй харагдсан. За Миний бодлоор гадаад төр байдлын гонигтай бас тийм өрөвдсөн. за гадаад төр байдлыг өнөртэй харагдсан гэж юм. За Миний бодлоор жуулкаг өрөвдөжсэн баг. өрөвдөжсэн байх. За нэг хөө. Миний бодлоор хүмүүс гаднаа жуулкаг би гаднаа тэр хоёрыг маш их өрөвдөжсэн харин дотроо болохоор жуулкаг би
бид нөгөө Жуулкаа яаж хийсэн бэ? жуулкаг бид нөгөө маш сул дараа амтан гэж бодож байсан. Жуулкаагүй за. Миний бодлоор жуулкагаа бахархчихсан байх гэж. Багчээсэн байх уу? Сайн байна. Өөр ишигэнэс байна уу? За нүрээс хэлж. Жуулкаг баярлсан. Жуулкад их баярлсан. За ахлаж байна хамсаа. Жуулкаг баярлсан. Би бодлоор жуулкагаа бахархаж. Бархасыг зэмлсэн болоо. За өөр. Бархасыг зэмлсэн байж магадгүй тийм ээ. Өөр за хэлээр байна гоо. миний бодлоор барбасыг найзаасаа хавцсан хүн маш их өрөвдсөн. За барбасыг өргөцсөн. Өөр яасан ба тэр хүн байна уу? За миний хүн дээр. Миний бодлоор жуулкаг их суултаар амжин гэж бодож байсан чинь энэ үеийн нэгүүд нь баг жуулкагаар их бахархсан. За багш нь одоо танаас юу тарааж өгч байна? Ажлын хуудас тийм үү? ажлыг илүү. За нака. За энийг нэг ангийнхандаа нэг нь босоод уншаад өгөөрэй. Тийм уншчихгүй яа нэг босоод уншаад. Ажлын хуудас өнгөрнөдөө октор номны 2 жижигхэн хөл надаас ургаж ингэж зүгтсэн жаргал ганцхан миний гэж гэмээр миний бяцхан үр. За онгор нүд октор хамар 2 жижигхэн хөл надаас ургаж ингэж зүгтсэн жаргал ганцхан минийхэл гэмээр миний бяцхан үр. За энд яг юу илэрхийлсэн байна уу? За дараах даалгаврыг уншаарай. Өгүүлбэрийг анхааралтай уншиж Гадаад дүрмийг илэрхийлсэн үгсийн дагуу зурна. за яг та танад гадаад дүр байдлыг илэрхийлсэн үгсийн дагуу зурсан. За хоёрт нь өгүүлбэрт юуны тухай гарч байвэ? Төсөөлөх нь байна. Төсөөлөд хоорондоо бас яах нь вэ? Ярилцах нь байна шүү. За одоо хэлээрэй. Миний бодлоор гадаад дүрхийн онцлсон үйл нь өнгөр нүүд октор хамар 2 жижигхэн хөл. За сайн байна. Миний бодлоор гадаад дүрх баярын өргөсөн өнгөр нүүд октор хамар 2 жижигхэн хөл гэж би бодлоо. За сайн байна. За хэлээрэй. Миний бодлоор өнгөр нүүд октор хамар 2 жижигхэн хөл гэж боджээ. За нэг хэлээрэй. Миний бодлоор гадаад дүрх байдлыг өргөсөн өнгөр нүүд октор хамар 2 жижигхэн хөл. За нэг хэлээрэй. Миний бодлоор өнгөр нүүд октор хамар 2 жижигхэн хөл гэж. За мундаг байна. За яшаа хэлээрэй. Миний бодлоор өнгөр нүүд октор хамар 2 жижигхэн хөл гэж. Санал нийлж байна уу та нар? Нийлж байна. Оо санал нийлж байна. За тэгвэл энэ өгүүлбэрийн утга нь юу байгаа юм бол яг юу илэрхийлж байгаа юм бол за хэлээрэй нэг хөө. Их хүүхэд хоёрын тухай гарсан. За их хүүхэд хоёрын тухай гарсан. За Миний бодлоор их бүр хоёрын тухай гарсан. за хэлээрэй нэг хөө. Миний бодлоор их хүн хүүхдээ магтаж байгаа. За нэг хөө хэлээрэй. Их хүн хүүхдээ хайраа илэрхийлж байгаа. За яшаа хэлээрэй. Миний бодлоор ихийн хайр юм шиг. За нэг хөө хэлээрэй. Миний бодлоор ихийн хайр Ихийн хайрын тухай гарч байна. Санал нийлж байна уу бүгдээрээ? Нийлж байна. Оо нийлж байна тийм үү? За. Онгорнууд октор хамар гэсэн маань гадаад дүр байдлыг илэрхийлсэн байна. 2 жижигхэн хөл гэдэг маань бас гадаад дүр байдлыг илэрхийлсэн байна. За бид нар ихэн уншихаасаа өмнө энэ 3 зүйрцсэн үгдээр ярилцсан тийм үү? За энэ 3 зүйрцсэн үгнээс ихийн маань утга санаатай Барбос Жуулка 2 ихийн маань утга санаатай илүү төхөж очиж байгаа. Энэ 3 бол нөхөрлөлийн тухай байгаа тийм ээ. Гэхдээ аль нэгэн зүйрцсэн үг маань төхөж очиж байна. Аль нь юм болоо? За хэлээрэй. Миний бодлоор хамгийн эхний зүйлээ нөхрийн сайнны халилан байж таньдаг, нойрны сайнны уран байж мэддэг. Миний бодлоор нэг өдөр танилцж 1000 өдөр нөхөр. За нэг өдөр танилцаж 1000 өдөр нөхөрлөн гэсэн саналтай санал нийлж байгаа хүн байна уу? За тэгвэл 3 дээр гэж байгаа хүн байна уу? Нөхрийн сайнаар хүн өдлөн гэж. За яагаад тэгж бодсноо хэлэх хүн байна уу? За Миний бодлоор Барбос Жуулканы цахаа хацаад өдрийн үзэл ингээ амьдч авсан. За миний бодлоор
нөхрийн сэрээр хүн уулны эдэн Барбас Жулкагийн ачаар амьд Оо, бас тийм байж болно тийм ээ? Тийм байж болно үстэй. Болно. За нэг үйлээ. миний бодлоор Барбас Жулка Барбасыг аюунаас хамгаалсан тэгээд ганцхан нохоо Жулкад халдварлаад Жулка өөдсөн. Тийм өөд болсон байж багтгүй тийм ээ? Ер нь тэгсэн байх нь биш тийм ээ? За нэг хүн үстэй. Миний бодлоор Жулка их дэмжсэн байх. Тийм Барбас дэмжсэн. За, эхийн маань утгатай идүүд өгч очиж байгаа зүрэг маань нэг өдөр танилцаж, мянган өдөр нөхөрлөн гэсэн зүг маань илүү их тохирч байна тийм үү? Өнөөдрийн хичээлээр бид нар ер нь юуны тухай үзчих вэ? За, хэлээрэй. Бусад хэлээд байгаа юм. Миний бодлоор нөхөрлөл тэгээд бас зүйр зүгний тухай үзсэн. Эхийн гол санаа. Эхийн за Би хичээлээр Баатрын гадаад төр байдлыг ялгах бас нөхөрлөлийн тухай. Оо, өстэй мундаг байна. Гадаад төр байдлыг ялгах тийм ээ. За, Би бодлоор Баатруудын гадаад төр байдлыг ялган унширсан бас нөхөрлөлийн тухай зүг олж. за, өстэй мундаг байна. За. Би хичээлээс Барбас Жулка гэдэг эхийг уншиж Баатрын гадаад төр байдлыг ялган сурч бас зүүр зүг мэдэж авсан. За, сайн байна. За, миний хөвсөө. Би өнөөдрийн хичээлээр тухайн эхийн Баатруудын гадаад төрх тэгээд бас үйл хөдлөлийн төсөөлж тэгээд бас зүрх зүгт санаа болж тэгээд бас манай улаан тамирын найзын хичээлдээ идэвхтэй оролцсон гэдэг бодож байна. За, өстэй мундаг байна. Найзгаа бас нүгэнжиш тийм ээ. Ямар мундаг юм. За, миний хөвсөө. Миний бодлоор энэ хичээлээр Баатрын гадаад төр байдлыг бас дээрэс нь хэл зүг тэгээд дээрэс нь нөхөрлөлийн тухай яг ойлгож авсан. За, сайн байна. Та нар бүгдээрээ Баатрын гадаад дүрийг ялгамж таньж мэдэж сурсан уу? Сурсан. За, бүгдээрээ өнөөдрийн хичээлээр ийм зүйлийг сурах зорилготой байх нь байсан байж тийм ээ? Тийм. За, өнөөдрийн хичээл маань Баатрын гадаад дүрийг ялгамж таньж сурлаа. За, гэрээ давхар та нар юу хийх вэ гэхэд гэртээ тэжээмэл амтан тэжээдэг хүн байна уу? За, тэжээмэл амтан тэжээдэг хүмүүс нь тэжээмэл амтныхаа гадаад дүр төрхийг дараа нь тэжээмэл амтан тэжээдгүй хүмүүс нь яг вэ гэхээр тэжээхийг ямар амтан тэжээхийг хүсэж байна уу? Түүнийхээ гадаад дүр байдлыг төсөөлөн бичиж ирэх нь байна шүү. Одоо хэтлээ юу марцсан байна уу? Оо, энд хэн байгаа вэ гэх юм марцсан байна шүү. За, энд хэн байгаа бол та нарын бодлоор энд хэн байгаа вэ? За, хэлээрэй. Хэлээд яваарай. Миний бодлоор Жулка гэж. Жулка байгаа гэж бодож байна. Миний хүү юу гэж бодож байна? Барбас Жулка яа. За, миний хүү юу гэж бодож Миний байна? бодлоор Жулка гэж. За, миний хүү. Миний бодлоор Барбас Жулка байгаа гэж. За, тэгвэл хэн байгааг яс харах байдлаа. За. Хэн байсан бэ? Хэлээрэй. Өндрөл байсан байна. Бүдэр мөнх байсан байна. Хэн бэ? Цэлмэг байсан байна. Бэ өндрөл байсан байна. Хүмүүлэн байсан байна. Мишель. Баамар байсан байна. Өөр хэн байсан байна уу? Зэ төгөлдөр байсан байна. Цэлмөн байсан байна. Тэргэл байсан байна. Нандаа очрол байсан байна. Бэ төгөлдөр байсан байна. Уран солонго байсан байна. За, ингээд хараад хэн байна уу? Ингээд хараарай. Нэг нь бүгдээрээ байсан байна. Хоёрдугаар сарын бүгдээрээ байсан байна. Игор. Бүр ингээд холоос хараад. За, хичээл хөтөлбөрт оролцсон хүүхдүүдтэй баярлалаа.